За сайн байцгаана уу? Манай Dark and Bay channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болцсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark and Bay-гээд 7 хоног болгоны 4 өдөр болгон гарахыг хичээдэг. Үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг ийм нэгэн channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe болон notification-ыг on болгоорой. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг шууд яриад эхлэе. За Marius Gustafsson 1977 онд Норвегийн Drammen гэдэг хотод төрж өссөн. За айлын ганц хүү байсан боловч гэртээ одоо ээж, аав, эмээ, өвөө, үеэл гээд маш олуулаа амьдардаг байсан болохоор хүүхэд нас нь ерөөсөө ганцаардмал өсөөгүй. За бүр бага байхаас л дууга номоо хүүхэд байсан. За өөртөө хүүхдийн тоглоомын талбай дээр ганцаараа л тоглож идэг. Ер нь л дуугаа болохоос биш багаахта бусдад тусалдаг, хөрхөн ааштай хүү байсан гэж ер нь бол таньдаг болон гэрийнхэн хүмүүс нь ярьдаг. За тэгээд өсвөр настай болоод өөрийгөө эрэгтэй хүн сонирхдаг ижил өстөн гэдгээ бол мэдэж авсан. За ингээд 14 настай байхдаа Marius хүн төрөлхтний биеийн хэлбэр галбар гэсэн нэг сургалтын зориулалттай ном уншаад өөрийнхөө биеийг эд эрхтнийг харах өнцгөн тэр чигээрээ өөрчлөгдсөн. За номын нэг хуудсан дээр энтхэгийн тайганчуудын зургийг бол харснаар үзэл бодол нь тэр чигээрээ өөрчлөгдсөн гэж хэлж болно. За энэ зурган дээр хэдэн эрэгтэй хүмүүс нүм нүцгэн доотгоо тэр чигээр нь тайруулсан ахуулсан зураг байгааг нь хараад бүр гайхаад шоконд ороод өөрийнхөөгөө бас тэгж ахуулмаар санагдах болсон. За ингэж тайган болгох зан үйл бүр дээр үеэс л эхлэлтэй мэлээ. Тэгээд энэний талаар жоохон судалгаа хийсэн чинь дээр үед зарим оронд эрэгтэй хүмүүсийг шийтгэх гээд доод талын тасалж авдаг. Эсвэл дайны үед одоо туршилт энтер хийх гээд тасалж авдаг ч байсан мэлээ. За эсвэл бүр өөр оронд бол хаан засаглалын үед ортонд хааны үнэнч туслах болох өөрсдөө гэр бүлтэй болж чадахгүй болохоор өөрийн хүслээр ч гэсэн болдог эрэгтэйчүүд байдаг байсан. Тийм болохоор одоо өөр орныхан янз бүрийн үйл зан ёс соёл шашны зорилгоор ийм үйлдэл хийдэг байсан. За тэгээ бас дээр үеэс хойш амьтны төмсгийг нөхөн өрчгөн эрхтнийг тастаад авчгаар амьтны одоо биеийн харьцаа том хэмжээтэй болж өсдөг, даруй дүлгэн зантай болдог гэд ерөөсөө л тасалж авахд айгүй олон сайн өр нөлөөтэй байдаг байсан болохоор амьтны эрхтэн тэгэж тасалж авдаг байсан. Тэгээд хэрвээ эрэгтэй хүнийхийг авбал амьтантай адилхан болж магадгүй гэд бас дээр үед нэлийн туршилт хийдэг байсан мэлээ. Яг хөө амьтантай адилхан болгож байх уу зүгээр хэр сайнаар өөрчлөгдөх нү гэж туршиж үздэг байсан мэлээ. За тэгээд одоо ч гэсэн өөрсдийнхөө хүсэлтээр доотгоо ахвал хагалгааг бол хуулаараа зөвшөөрч хийдэг хэд хэдэн орн байдаг. Тэрний нэг нь Энтхэг, Таиланд, бас Америкийн зарим нэг мужууд хийдэм билээ. За иймэрхүү хагалгааг янз бүрийн зорилгоор хүмүүс бол хийлэгдэг. За non-binary буюу эрэгтэй эмэгтэй хүүсийн аль алинд нь хамаарагдахыг хүсдэггүй хүмүүс иймэрхүү хагалгаа хийлэгдэг. Аль эсвэл доотгоо огтхон харахыг хүсдэггүй. Ерөөсө харахаар л ингээд биеинд нэг хар гаргийн гэх юм уу, харин юм очиод наалтцсан юм шиг санагддаг. Хэсэг бүлэг эрэгтэйчүүд байдаг. За тэднийг бол нулос гэж дууддаг юм билээ. За тийм хүмүүс бас иймэрхүү хагалгааг бол хийлэгдэг. За энэ хэсэг бүлэг хүмүүс интернет дээр ер нь бол бие бинийгээ олж, нийлж хоорондоо ярилцдаг. Хагалгаа хийлгэснээсээ хойш ямар сэтгэл төрж байгаа хоорондоо айгүйх ярилцаж туршлагаас хуваалцдаг. За ингээд Marius тэр зургийг харснаасаа хойш өөрийгөө тайрч авах талаар бол өдөр болгон бодож эхэлсэн. Тэгээд өсвөр настай байхдаа 2-2 удаа бол өөрийнхөөгөө эргэтэн бол авах гэж оролдож исэн. За эхний удаа алхаар хит хитэн удаа зохиж, хоёр дахь удаадаа хав халуун буцалсан ус хүртэл дээрээс нь асгаж исэн. За ингэж 2 удаа эмнэлэгт хүргэгдээд хэсэг инкээ ерөөсөө болиё гэж бодоод доотгороо ер нь бол нэлээд хэдэн жил оролтоогүй. За ингээд 90-ад оны үед өсвөр настай байсан болохоор өнөөдөр их шиг одоо non-binary ч юм уу аль алинд нь хамаарагдахгүй эсвэл gender dysphoria гэдэг эрэгтэй биеийн төрөөд эмэгтэй болохыг хүсдэг, эмэгтэй биеийн төрөөд эрэгтэй болохыг хүсдэг хүслийг хилдэг одоо нэг тиймэрхүү тодорхойлт байдаггүй байсан болохоор өөртөө хэрэгтэй гэсэн тусламжаа авч чаддаггүй байсан байж магадгүй.
За ингээд өсвөр настай болоод дуугаа номоо хүүхэд байсан нь өөрчлөгдөж, хичээлдээ улам сайн болоод найз нөхөдөө болоод өөрийгөө чөлөөтэй ижил хүснээ сонирхдаг гэдгээ найзууд болон гэрийнхэндээ хэлсэн. За ингээд цаашлаад өөрийнхөө сургуулийн LGBTQ гэдэг одоо гей, лесбийн хүмүүсийн эрх тэнцүү байдлын төлөө клуб байгуулад амралтын өдрүүдээр тэднэртэй туслаад ер нь л нэлээд идэвхтэй амьдралтай болсон. За энэ үедээ орон сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаж агаад хулгайгаар мөнгө олох боломжтой байна гэд 5,000 паундыг залилангаар өөртөө авснаасаа болоод цагтаад баригдаж, ажилласаа халагдаж, торгуул болон санамж аваад өнгөрсөн. За ер нь энэ үеэс эхсүүлэл Марисын амьдрал бол доошоогоо чиглэсэн гэж хэлж болно. За энэний дараа дахин яг адилхан хэрэгээр энэ удаад бүр 30,000 Норвегийн крон гэдэг мөнгийг залилсан хэрэгээр 1999 оны 8 сард бол шоронд орж 8 сар суугаад гарсан. За шоронгоосоо гарсныхаа дараа амьдралаа дахин шинээр эхлэхээр шийдээд шуудан дараадаг ажилд ороод 2005 онд нэг залуутай танилцаад цаашлаад энэ хоёр сууж бол хамт амьдарч эхэлсэн. За энэ хоёр бол нэлээд жаргалтай хоорондоо нэг хэсэг хэдэн жил амьдарч агаад 2012 онд Англи руу нүүсэн. За энэ хоёр Норвеги, Английн хооронд ингээл 90 очин байж байгаад яг 2012 онд бол бүр мөсөн нүүхээр шийдсэн. За ингээд тэндээ 2 жил амьдарч агаад 2014 он болоод Marius 37 настай байхдаа интернет дээр Nullodeo гэдэг хуурамч нэрээр ижил хүсдэг хүмүүсийн ордог хоорондоо холбогддог вебсайт дээр янз бүрийн хүмүүстэй ярилцах болсон. За тэгээд Marius бүр хэрцгий гаж бүр хэний ч урд нь сонсож байгаагүй тиймэрхүү зүйлийг бол сонирхдаг, тиймэрхүү төрлийн сексийг хүсдэг байсан. За ингээд интернетээр онлайнаар хүмүүстэй ярьсаар байгаад хэсэг бүлэг хүмүүст бол танигдаж эхэлсэн. За тэгээд өнөөдрийн ярих хэргийн ихэнх хохирогч нар нь нэрээ нууцлах хүсэлтэй байсан болохоор тэдний нэр бас ажил гэх мэт зүйлсийн талаар ихэнхдээ ер нь бол мэдээлэл байхгүй. За тийм болохоор ерөөсөө хохирогч нараа А, Б гэд яриад явчих. За эхний залууг А гэдэг 30 хэдэн настай хүүхэд нас өсвөр насны зүгээр л энгийн өнгөрсөн. Өсвөр настайдаа ижил хүстэн сонирхдаг гэж найзууд гэрийнхэндээ хэлсэн. Тэгээд хэсэг ингэж явсан ч амьдралд нь нэг зүйл дутаад байгаа юм шиг санагдаад ерөөсөө л өөрийнхөө төрсөн хүүс нь ингээд дургуутсаж эхэлж байгаа байхгүй юу? Нөгөөтхөө доотхоо бэлэг хэртний харахаас л ингээл уур дургуутсал хоёр нь зэрэг төрөөл нэг илүү харгаргийн биен дээр нь очиод наалцсан юм шиг санагддаг байсан. Тэгээ бас дахиж секси мэргүү санагтаа зүгээр л ингээл доотхоо одоо бэлэг хэртний тэр чигээр нь байхгүй болгомоор санагддаг байхдаа энэ nullification буюу одоо өөрсдөө нуулаас гэж дууддаг хэсэг бүлэг хүмүүсийг олж танилцсан. За тэгээд эрэхтэй бол ийм хэцүү дотроо зовлонтой байхдаа Mariusтай интернетээр танилцаж энэ хоёр цаашлаад уулзахаар болоод нэг кафед уулзсан. Тэгээд энэ хоёр уулзалт бол ямар ч тийм секс их зоригтой биш, зүгээр л уулзаж хоорондоо одоо энэ nullification буюу бэлэг эрхтний тасдах талаар ярилцъя гэж шийдсэн. За энэ хоёр уулзаад эрэхтэд бол Marius маш их таалагдчихсан. Тэгээд энэ хоёр ярилцаад удаагүй байхад Marius шууд уут дүүрэн хагалгааны баач хэрэгсэл гаргаж ирэнгүүтээ би чамд эрхтний ч аваад өгч чадсан штэ. Хоёлаа эндээс шууд гараад би чамд хийгээд өгчил та гэдсэн. За хэдий эрхтэй бол эрхтний ахуулахыг хүсдэг байсан ч гэсэн одоо тий шууд анх уулзсан хүнтэйгээ шууд гэрт нь ороод хийлгэнэ гэж байхгүй ямар ч юм байгаа юм блэ. Тэгээ тэр өдөртөө зөвшөөрөөгүй ч гэсэн эрхтэй А бол энэний талаар байнгын бодох болсон. За эрхтэй А бол Mariusтай уулзсан цагаасаа хойш бараг өдөр болгон л эрхтнийхээ ахуулах талаар бол боддог болсон. Тэгээд энэ хоёр ч ихсэн найзууд хэвээрээ үлдсэн. Тэгэл Marius нөгөө залууч нь чи өстө хийлгчээжтэй хагалгаа хийлгчих юм бол чамд л хэрэгтэй штэ. Хийлэхгүй бол чи дараа нь айгүй амар харамснаа гэх мэтэр хэлсээр байгаад одоо бараг нэг ясандаа дарамтласаар байгаа зөвшөөрүүлцдэг. За эхлээд энэ хоёр нэг төмсгнийх нь цусыг нь боогоод өөрөө тасарч унахыг нь хүлээе гэж хоорондоо ярилцаад тохирсон. За тэгээд энэ бүх үйл ажиллагааг бичгээр шийдээд энэ хоёр бас энэ тэндгүү камер зоогоод үйл ажиллагаагаа эхэлсэн. За Marius эрэхтэд бол ер нь өөрийгөө иймэрхүү төрлийн
хагалгаа хийх бол айгүй амархан. Би зөндөө судалгаа хийсэн. Надад итгэе. Би чамд л туслах гэж гэж хэлсэн ч яг үнэндээ иймэрхүү видео, иймэрхүү үйлдэл хийж одоо өөрийнхөө бэлгийн гач хүслийг хангадаг байсан. За эрэгтэй бол амар ингээд Мариуст итгээл те миний сэтгэл санааг сайхан болгоё гэд ийм хууль бус үйлдэл хийж өгч гинөө. Ямар сайн залуу байх ухааны юм бодож исэн. За ингээд энэ хоёр Мариусын гэртэнд очиод Мариус эрэгтэй нэг төмсгийг нь том чимхлүү шиг зүйлээр хавцсан чинь эрэгтэй бүр одоо ойлгомжтой маш чангаар орилоод сүүлдээ төмсгөн томроод хавдаад төргөн дуудаад эмнэлэг дээр очиод таслуулж авсан. За тэгээд энэ бүхнийг бол камерт бол бичсэн байсан. Эмчид яг юу гэж хэлснийг мэдэхгүй ч ямар ч л байсан ихэнх Мариусын хохирогчид эмчтэй гэртээ юм хамаа засаж байгаад ингэчлээ гэж хэлдэг байсан. За тэрэнд нь бол ойлгомжтой мэдээж эмчнэр бол итгэдэг байсан баг. За эрэгтэй эмнэлгээс гараад ямар ч л байсан өөрт нь хийлгсэн зүйл нь таалагдаж Мариустай бол найзууд хэвээр үлдсэн. За ингээд хэсэг хугацааны дараа Мариусын хувийн амьдрал нь нэвгүүтэж нөхөртөөгөө муудалцаж энэ хоёр бол 2016 он гэхэд бол бүр мөсөн салцгаасан. За нөхөртөөгөө байхдаа эрхтний таслах талаар боддог байсан ч арайч таслахгүй одоо хяналттай байдаг байсан ч нөхрөөсөө салсныхаа дараа тэрнийхээ талаар бол бүр улам амар их бодох болсон. За ганц бие болсон Мариус Английн Харингей гэдэг хот руу нэг өрөө байр түрээслээд амьдардаг болоод нөгөө нуулаас гээд интернетийн хідэн бүлэг хүмүүстэйгээ бүр их чаталж агаад эргэтэн тасалж авдаг пари байдгийг хүртэл мэдж авсан. За тэр партийн хаана болдог байсан бэ гэхээр хаа байсан Германд иймэрхүү паринууд болдог. Тэгээд энэ дэндээс хүмүүс нисэж ирээд хоорондоо уулзаад за яа бүр нэг өрөө гаргаад тэрэндээ эмхтэй эрэгтэй аль нь биенийхээ нэг хэсгийг тастуулж аваад тэрнээсээ таашаал авдаг паринд бол хэдэд удаа очсон. За тэгээд би энэ хэргийг орчуулж байхдаа бүр өстой ийм юм байдгийг өөрт нь мэддэгчгүй байлаа. Тэгсэн чинь бүр ингээд ийм амар бүр хоорондоо цуглараад нэг өрөөнд ороод нэгнийхээ биеийн хэсгийг зүсж аваад тэгэнгүүтээ дараа нь гарангалга хийгээд бэждэг гэж бодохоор бүр нэрээ хэлэх зүг өстой олдоогүй. Стол бүр нэрээ өнөөдөртөө хангалттай интернет тухлаа л гэж бодсон. За Мариус энэ паринаасаа бүр өөрийнхөө төсөөлөжгүй юмнуудыг олж мэдээд буцаж Англи руугаа очоод иймэрхүү пари хийхээр шийдээд тэгтээ тэр паринууд хийхээс өмнө өөрийгөө тайрж авахар шийдсэн. За ингээд 2016 оны 12 дугаар сард интернетээр Damien Burns гээд нэг биеийн үнэлэгчийг дуудаж авчираад 500 паунд амлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг тайраад өгөөч гэсэн хүсэлт гаргахад Damien ч гэсэн зөвшөөрсөн. За эхлээд Damien ийм мессеж авахдаа анх удаа л ийм хүсэлт авч байгаа шүү дээ. Тэгээд юу вэ гэж бодсон ч гэсэн мөнгөний бодоод зөвшөөрсөн. Мөнгө ч гэжтэй тэгээд дээрэс нь өөрөө хэлэхтэй болохоор би иймэрхүү зүйл амьдралтаа нэг хийж үзье гэж бодоод байсан гэж Мариус хэлсэн байгаа байхгүй юу. Тийм болохоор очиж нэг хоёр гач нөхөрл би бинийг интернетээс олоод авсан байгаа байхгүй юу. За Damien Мариусаас чи амар цус алдаад өгч магадгүйгээ мэдж байгаа өстэй гэсэн чинь Мариус мэдж байгаа гэж хариулсан. За тэгээд энэ бүх үйл ажиллагаагаа видео бичлэгээр бичнэ гэж энэ хоёроос хоорондоо тохиролцсон. За Мариус дараа нь энэ бичлэгээ үзээд бол гар ангалаг хийдэг байсан. Яаж ийдийг нь мэдэхгүй. За ингээд 2017 оны 2 дугаар сард буюу хоорондоо тохиролцсноос нэг 2 сарын дараа Мариус зөөрийн өрөөгөө хагалгаандаа зориулж бэлдэж Damien ч гэсэн гэрт үрж ирсэн. За Maris орон дээр гарч ивтэд амандаа нэг зүйл зуугаад Damien эрхтнийхэн тэр хаваар өвчин намдаадаг юм төргсөн ч гэсэн бүрэн өвчин бол ерөөсөө намдаагүй Maris сэрүүн байсан. За ингээд Damien хутаг авч агаад бэлэг эрхтний тэр чигээр нь бол зүсэж авсан. За тэгээд нөгөө өвчин намдаах тос нь бол ерөөсөө нөлөөлөхгүй Maris бүр амар хамаг байдлаараа чанга орлоод хэдэн минутын дараа бол зүсэж дууссан. Яг одоо хэр удаан зүссэн, хэр удаан хагалгаа хийсэн талаар бол мэдээл байхгүй лээ. Гэхдээ нэг 30-40 минут юм уу тэр хавцаа байсан баг. За дараа нь Мариусын амны болтыг авахд Damien-аас миний эрхтнийг гидсэн дээр тавьчих гэж хэлээд Damien эрхтнийг аваад гидсэн дээр нь тавих гэжсэн чинь Мариус дахиад нааша дахиад жоохон ойртолтой гэж хэлсэн чинь Damien эрхтнийг нь аваад ойртуулсан чинь Мариус нэг долоочоод ямар гоё юм бэ гэж хэлсэн.
Яа бүр өстой хэлхүүг алхаа. Дараа нь Дэми мөнгө авалгүй шууд гэрээс хурдан гарч харин Мариус төргөн дуудсан. Яагаад гэх юм бол айгүй өгцөөс алдчихсан болохоор. За тэгээд төргөний эмч нарт үннээ хэлж эмнэлэгт очиж эмчнэр бол бэлэг эрхтнийг буцаж суулгах гэж утсан ч болоогүй. Тэр чигээр нь тайрж авсан. Яг нь тайрж авсан байсан л та. Тэгээд тайрж авсан байсныг нь нөхөж ойсон одоо нөгөө ангархаа арсыг нь. Тэгээ Мариусын хувьд бол бэлэг эрхтэн тэр доотлол нь бол тэр чигээрээ байхгүй. Хоёр нөгөө бөөрийнхий төмсгөн ч гэсэн бүр байхгүй болцсон. За тэгээд нөгөө интернет дээр нөгөө нэг хидтэй нулаас группийнхан хидтэй би тайруулаад авцсан шүү гэж хэлээд өөрийнхөө туршлагаас ярьж хэлж агаад хэсэг бүлэг хүмүүст бол танигдаж эхэлсэн. За ингээд нэг өдөр интернет дээр байж байхдаа нэг залуу Мариустай холбогдсон. Энд ч нэг Джейми гээд эрэгтэй байна. Чамтай холбогдож эрэгтний ахуулмаар байна гэж бичээд Джейми Мариус хоёр бол хоорондоо холбогдсон. За Джейми баг ахта бэлгийн хүчээр хэлэлт зөндөө орж исэн. Тэгээд энэ травманаасаа болоод доошо харахаас л ингээд бүр уур нүрээд идэг, уур дургуцал хоёр нь хүрдэг. За тэгээд дээрэс нь sugar daddy гээд өөрөөс нь хөгшин эрэгтэй хүнээс санхүү авдаг. За тэгээд нөгөө санхүү өгдөг хүн нь болохоор бүр Джеймид бол өстой нэрээ хүссэн зүйлээ хийдэг байсан. Бас сэтгэл санаагаар нь маш их дарамтанд оруулж хүчээр хилдэг. Жишээ нь гэх юм бол чи миний хэлснээр хийхгүй бол надаатхыг чинь би нэг л өдөр тайраад хайчих шүү гэж байнгын дарамталдаг байсан болохоор доошоогоо харахаас л уур нь хүрээд идэг байсан. Санхүү өгдөг ах нь өөрийнх нь нүцгэн зургийг нууцаар аваад интернет дээр хүртэл өөрийнх нь зөвшөөрөлгүй зардаг байсан. За тэрийг нь Джейми мэдээд ерөөсөө миний л энэ бэлэг эрхтнээс болж хамаг асуудал трама үүсээд байна. Энийгээ тайраад авчвал ер нь яасан юм бэ гэд интернет дээр хайж агаад Мариус болон өөр бусад адилхан хүсэлтэй хүмүүсийг олсон. За ингээд нэг өдөр Мариус Джейми хоёр хүнсний дэлгүүрийн машины зогсоол дээр уулзаж nullification буюу эрхтнээ байхгүй болгох таслах талаараа ярилцъя гэд бол уулзсан. За энэ хоёр уулзаад бидэд таалагдаад машин дотор бол 2 цаг юм ярьцсан. За Мариус Джеймигийн нүцгэн зургуудыг харж исэн. Тийм болохоор Джеймид чи өөрийнхөө зургийг аваад интернет дээр ингээд тавих юм бол айгүй их мөнгө олно штэ. Дээрээс нь чи эрхтнээ ахуулчаа тиймэрхүү контент хийх юм бол бүр ч их мөнгө олно. Тэгээ бас тасарсан эрхтнээ dark web дээр зарах юм бол бүр ч амар их мөнгө олно. Бараг 20,000 паундаар зарагдах боломжтой гэж хэлсэн. За тэгээд дараа нь Мариус Джеймид nullification хийхин тулд эхлээд чиний 2 төмсгийг аваад дараа нь боовч навна гэж хэлсэн. Яагаад гэх юм бол маш аюултай хагалгаа учраас 2 увааж хийхгүй болохгүй гэж нэмжэлсэн. За Джейми ч гэсэн бодож үзье гэж хэлээд гэртээ харсан. За ингэж анх удаа уулзсныхаа дараа энэ хоёр бол байнгын холбоотой хоорондоо ярьдаг. Тэгээд нэг өдөр Мариусын гэрт Джейми 2-3 пив уух гээд очсон. За эхлээл хоорондоо уугаал зүгээр юм хүм яриа суужсэн чинь Мариус хагалгааныхаа хэрэгслийг гаргаж ирэл чи хийлгчээчтэй зүгээр л нэг төмсгөндөө энэ чимхлүүр зүгээд үтсчээчтэйгээ бүр ятгаад байсан. Угаасаа амар хөвтөн маш сайн бодож иж иймэрхүү юм хийлэхгүй бол болохгүй штэ. Тийм учраас Джеймигүй надад одоо бодох хугацаа хэрэгтэй байна гэд Мариусын гэрээс бол тэр оройдоо явж чадсан. За гэрээс явсан ч гэсэн Мариус бол Джейми рүү залгаал, мессеж хүчээл одоо ингээл дарамтлал чи хийлгч хийчтэй хийлэхгүй бол чи дараа нь харамсан штэ гэд байн хэлээдсэн чинь Джеймигийн ч гэсэн уур нь хүрээд бүр сүултээ уцыг авахаа болсон. За тэгээд Мариус нөгөө Германд байхдаа эргэтэн тайралтын паринд явж исэн штэ. Тэрийг одоо л өөрөө Лондонд хийж эхэлсэн. За тэгээд интернет дээр хүмүүстэй бичлэлж агаад гэртээ юм уу эсвэл буудал түрээсэлж агаад бүгдээрээ нийлж нэгнийхээ эргэтнийг тайрдаг болсон. За нөгөө анх эргэтээ гэд яриадсэн шүү дээ. Нэг төмсгийн нөгөө чимхлүүрээр чимхээ дараа нь эмнэлэгт очиж тайруулж авдаг. За тэр эргэтээ чинь бүтэн эргэтний ахуулахаар бол Мариус дээр буцаж ирсэн. За тэгээ нэг зочид буудлын өрөөнд Мариус болон нөгөө интернет дээрээс олж авсан нөхдүүд чинь бүгдээрээ цуглараад эргэтээ орон дээр хэвтүүлж агаад эргэтний тасалсан. За энэ хагалгаа хийж явахдаа бол эрэгтэйчүүд бүгдээрээ хажууд нь зогсож жогоод хагалгаа эхлэхээс өмнө хийж явахдаа дараа нь бүр гар ангалаг хийжсэн гэ одтой бүр ёо
За ингээд дан ганц бэлэг эрхнийг нь тасалж авч исэн гарууд чинь уудаад сүүлдээ хөхний толгой бүтэн хөл гарны хэсгүүдийг хүртэл тасалж авахыг хүссэн. За ер нь бол хуулиар зөвшөөрсөн энгийн бэлэг эрхтэн тайруулах байхгүй болгох хагалгаа бол 7-8 цагийн хооронд байдсан бэлээ. За энэд бол зүгээр л шууд таслаад цус гарангууд нь марл тавиал явуулсан. За Мариусын бүлгийн хүмүүс бол бүгд өөр ингэсэн ажилтай. Нэг нь камераар бичлэг хийн, нэг нь чимхлүүр зүүн, нэг нь одоо өвчин намдах юм эмнэлгээс сулгаална гэд тусын ажилтай. За тэгээд энэ бүлгийн талаар жоохон ярихад бол нөгөө Дэмиен гээд Мариусын бэлэг эрхтнийг тасалсан залуу бол эргэж ирсэн. За тэрэн дотор 61 настай Дэвид Карудерс гээд өвчин зөөдөг эмнэлгийн ажилтан, 38 настай Janice Atkins гээд амьтны эмч болох гээд эмнэлэгт дадлага хийж байгаа нэг нөхөр. 67 та Peter Waits хэмж мэрэгчлээ. Тэгээд тэрэн дотор нэг жоохон хүүхдээсэн нь 17 та Jacob Creamy Appleby гэдэг жоохон бандыг бол Marius бүлэгтээ эсвэлж авсан. За Jacob бол цагтаад баригдахдаа 23 та байсан болохоор одоо бүхэл бүтэн 6 жил Marius-ийн доор ажилласан, тархиа бараг угаалгуулсан гэж хэлж олон нэг 17 та жоохон хүүжээ. За тэгээд энэ хэд бол нийлээд эрэгтэйчүүдийн эрхтнийг авах пари зохиодог. Тэрний толгойлогч нь бол Marius байсан. Хүн болгон Marius юу болсон, яаж хийж байгаагаа хэлдэг. За тэгээд Marius-ийн гэрийн зойрон бүр тэр чигээрээ хагалгаа ихэд зориулсан энэ тэндгүү камертай, энэ тэндгүү зурагтаар порн гарч идэг. Тэгээд хаалганы дээр Theoгийн тоглоомын өрөө 24/7 онгорхоо гэсэн нэг самбар хатцсан. За тэгээд өрөөнд ороход бол шилэн хайрцан дотор өөрийнх нь эрхтний үзүүлэн шиг ингээд бүр тавьсан байсан музейм ааш. За тэгээд Marius хэлэхдээ хагалгаа хийлгсэн хүн болгон өөрсдөө хөссөн учраас хийсэн гэж хэлж байгаа боловч ихэнх хүмүүс бол дарамтлуулсан болохоор хийлгүүлсэн гэж хэлсэн. За тэгээд нэг удаа бүр 16 та жоохон хүүг гэртээ дагуулж ирээд бэлгийн хүчирхээлд оруулаад тэрийгэ бичлэг хүртэл хийж авсан. За тэгээд Marius бол Unique Maker гэд бас нэг вебсайт нээгээд subscription service буюу сар сардаа мөнгө төлдөг вебсайт нээж өөрсдийнхөө хохирогчдын видеоныг тэдний зөвшөөрлгүй бол оруулдаг болсон. За тэгээд VIP нь бол хамгийн үнэтэй £100 авдаг сар болгон. За тэгээд VIP авах юм бол Marius-ийн бусад эрэгтэйчүүдийг зовоож байгаа, хашрааж байгаа, бараг хүчинтж байгаа тийм бичлэгүүдийг бол үзэж болдог байсан. За тиймэрхүү бичлэгэн дээр бол цахилгаан зохиулах, хүмүүсийн бие рүү зүүж ихэх, оруулах гэх мэтэр айгүй амар хэрцгий бичлэгүүдийг бол оруулдаг байсан. За тэгээ мөн бичлэгнээр гарсан эрэгтэй хүний бэлэг эрхнийг нь бол үнийн санал өгж байгаа давдаг боломж хүртэл байсан. Тэгээд худалдаж авахын тулд заавалчгүй Marius-ийн гэрт нь бол очиж аавна, хүргэлт байхгүй. За тэгээд нөх их хүмүүс бэлэг эрхтэн аваагүй ч гэсэн Mercer хэсэг нэг эрэгтэйчүүд 20-30 паундаар бол худалдаж авч ийсэн. Тэгээд нийтдээ 700 паундыг бэлэг эрхтэн зарж олсон. За тэгээд энэ вебсайт 2017 оны сүүл 2018 оны ихэр нэгдэж 3 жилийн хугацаанд бол нийт 23,000 subscriberтай болцсон байсан. Тэгээд dark web map биш зүгээр л Google дээр ингээд хайгангууд гараад ирдэг. За тэгээд 6 жилийн туршид Marius маш олон эрхтэн таслах хагалгаа хийсэн ч ерөөсөө сайжраагүй, хийлгүүлсэн хүн болгон бол маш ихээр ойролж, маш их өвдөж, цус алдаж өгөхийн даван дээр эмнэлэг дээр очдог. Тэгээд эмчнэр нь гүйцээж бүр мөсөн тасалдаг байсан. За тэгээд нөгөө 17 та байхдаа Mariusтай уулзсан Jacob Marius-ыг том ахаа гэж харж хайрлж хүндэлдэг. Тимч болохоор Marius бол тэрийг нь мэдсэн. Багаас нь одоо хүүхдийн толгойг эргүүлж өөрийнхөө хүссэн зүйлийг хийлгүүлдэг байсан. За тэгээд нэг удаа бүр өөрийнхөө хөлийг тайрах хүсэлтэнд Jacob-ыг туслаач гэдэг ийм хүсэлт гаргасан. За яаж гэхээр өөрийнхөө нэг хөлийг хуурай мөсөнд хийгээд цусгүй болсныхан дараа эмнэлэг явж эмчээр тайруулах хүсэлт байсан. За энэ хүсэлтэнд бол Jacob-ыг туслаач гэж гуйгаад энэ хоёр 2019 оны 2 дугаар сард Marius нэг хөлөө хөлдөөж хөлдснийхэн дараа энэ хоёр бол эмнэлэг явж Marius нэг хөлөө тайруулсан. За эмнэлэг дээр Marius ирэхэд бол эмчнэр бол шууд шоконд орсон. Яагаад тэгэхээр бэлгэрхтэн тэр чигээрээ байхгүй, хөхний толгой байхгүй, тэвнгүүтээ нэг хөлөө хөлдөөгөөд
тэрийгэ тайруулах гад ирж идэг. Эмчнэр бол ямар нэгэн сэтгцэн юм болоод байна уу гэж бодсон ч гэсэн юу ч хийж чадахгүй болохоор насан турш хүн болохоор одоо ингээд эмнэлгээс нь гаргаад явуулсан. За эмнэлгээс гараад өөрийгөө дахир дутуу гэж төрөөс бол халамж авч эхэлсэн. За яагаад төрөөс халамж авч байгаа гэдгийг нэлээд байгаа вэ гэхээр ээж нь Мариусын сарын түрээсийг төлдөг байсан юм лээ. Тэгэд ээж нь төлөх боломжгүй болоод төлхөө болохыг мэдээд хөлөө тайрч одоо төрөөс халамжийн мөнгө авсан ч юм билүү гэж зарим сонин дээр бичсэн байсан болохоор би одоо хэлж байна. Эсвэл бас яг тэгээ таарсан жоох боломжтой. За Мариус бол нэг гэлгүй байхдаа маш их дуртай байсан. Яагаад тэгэхээр Майкл гэдэг эрэгтэйтэй Мариус онлайнаар танилцаад Майкл гэрт нь нэрээд хөлөө яатсан бэ гэж асуусан чинь яагаад хөлгүй байвал гоё юм биш үү гэж бодсон гэж үүдээс нь хэлсэн байхгүй юу. Тэгэнгүүтэл бүр яаж хөлгүй болсон талаараа бүр амар баяр хөөртэй яриад гоёгаа эцтэй гэл бүр ингээл бүр цаанаас нь ингээд адреналин ялгараал хөлөө яаж тайруулсныгаа ярих болгонд нь тэгээдсэн. За Майклийн хувьд гэх юм бол BDSM гэд хүнд хэрцгий төрлийн секс дуртай. Тэгээд Мариустай танилцаад уулзаад энэ хоёр бол секс гэж эхэлсэн. За энэ бүхэн бол бүгдээрээ видеонд бичигдсэн байгаа. За тэгээд энэ хоёр дууссныхаа дараа Мариус тестостерон гормон зогсоодог тариа шууд Майклийн зөвшөөрөлгүй мөрлүүн тарьсан. За тэгсэн чинь Майкл энд нэг ямар ч тийм реакц үзүүлээгүй. Яагаад гэх юм бол бүр бага багасаа л ихсүүлээд бэлгийн хүчирхийлэлд орж исэн маш хэцүү амьдралтай уулзсан хүн болгоно нь ямар нэгэн байдлаар өөрийг нь хүчирхийлээд исэн болохоор бүр ингээд хин ч юу ч хийжсэн би энэ мдээгүй болцсон юм уу гэх юм уу бүр тоохгүй ингээд орхицсон. За тэгээд Мариус Майклд хэрвээ чи надаар ингээд бэлэг эрэхтнээ таслуулж заруулах юм бол бүр 20-30 мянган паунд хүртэл олж чадна штэ гэж худлаа хэлсэн чинь Майкл ч гэсэн зөвшөөрчдөг. За тэгээд Мариусын гэрт нь очоод 2 чимхлүүрээр 2 төмсгөө боолгосон. За мэдээж маш ихээр өвдөж бүтэн цаг ойруулж хашгирсны дараа нөгөө 2 төмсг нь мдээгүй болж хавдсан. За тэгээд Майклыг эмнэлэг яв гэж хэлсэн ч Майкл эмчнэр дээр очихоосаа айгаад гэртээ очоод харсан чинь нөгөөх нь одоо бүр томорсоор байгаад шивга шиг том болцсон. За тэрийг нь Мариус руу зургийг явуулсан чинь нөгөөтг нь өөдөөс нь зүгээр угаасаа ингээд ерөөсөө тоохгүй орхицсан. За ингээд Майкл гэртээ яах вэ гэд байжсэн чинь утсанд нэг мессеж ирээд харсан чинь өөрийнх нь бичлэгийг Мариусын вебсайт дээр тавигдсан байгааг бол мэдсэн. Тэгсэн чинь хүмүүс ингээл комментээр доорноо яасан хот мот юм бэ? Дахиад Майклийн бичлэг байна уу гэл ер нь зөндөө хүмүүс subscribe хийсэн. За тэгээд Майкл гэртээ хэд хоног хоноод Мариусын хідэн дагагч нар нь хурж ирээд Майклийн 2 төмсгийг бол таслах гэж оролцсон ч дэндүү их цус алдаад эмнэлэгт Майклыг аваачиж өгсөн. Харин эмчнэр бол Майклыг бол эмчилж чадсан. За Майкл эмнэлгээс гараад Мариусаас мөнгө авъя гэсэн ч одоо нөгөөх нь ерөөсөө нэг ч төгрөг өгөөгүй. Майкл бол ер нь анх Мариустай уулзахдаа ерөөсөө notification хийлгийч гэж бодоогүй, зүгээр л маш их мөнгө хэрэгтэй байсан болохоор хийлгсэн. Тэгсэн чинь Мариус бүр ямар ч мөнгө өгөөгүй, өөрөө зүгээр л ингээд Майклыг ашиглаад хайчиж байгаа байхгүй. За тэгээд Майкл эмнэлэгт байхдаа эмчнэр нь сэтгэл зүйчтэй чи заавал уулзчиж гараа гэж хэлээд Майкл ч гэсэн сэтгэл зүйчтэй уулзаад бүх үннээ хэлэхэд сэтгэл зүйч нь нэг бол чи цагдаагийн хэлцээр очиж юу болсноо хэл. Үгүй бол би очиж хэлье гэж хэлээд Майкл 2020 оны 11-р сард цагдаа дээр очсон. За тэгээд нийт 50000 мессеж 29 хохирогчийн 100-аад зураг аваачиж өгөөд цагдаа нар 21 оны 3-р сард хангалттай нотлох баримт цуглуулад Мариусын гэрт нь очиод одоо шууд газар дээр нь баривчилж авсан. За цагдаа нар бол Мариусын гэрээс хөлдөөгчнөөс нэлээд их хөлдөөсөн эсвэл шилэн дотор хадгалсан бэлэг эрхтнүүд компьютер гар утаснаас нь хохирогчдын мянган бичлэгүүд, хүүхдийн порно бичлэгүүд, 8 настай хүүхдийг хүчинцэн гэж бичсэн мессежийг хүртэл олсон. Нийт бол 400 цагийн бичлэгийг Майклийн компьютернаас олсон. За ингээд маш их шалгах, мөрдөх баримттай цагдаа нар бол шууд ажилдаа орсон. Ер нь бол нэг аллагын мөрдөх ажиллагаанаас бүр 4 дахин их том материалтай цагдаа нар бол ажиллахаар болж байгаа байхгүй.
За тэгээд энэ хэргийн хохирогчдоос мэдүүлэг авах гэж бол маш их хэцүү байсан. Учир нь гэх юм бол ихэнх хүмүүс нэрээ нууцлж эсвэл ийм хагалгаа хийлгүүлсэн гэдгээ бусад хүмүүсээс нууцлахыг хүссэн учраас цагтаа нар бол хохирогчдоос мэдээлэл авахд айгүй хэцүү байсан. За Мариус бол тэр дорой баривчлагдаж шүүх хурлаа хүлээнгээ 12 сар шоронд хоригдсон. Ерөөсөө барьцаагаар гарах боломжгүйгээр. За тэгээд нөгөө цуг хагалгаа хийсэн эрэгтэйчүүд нь ч гэсэн бүгдээрээ бол баригдсан. За эрэгтэйчүүд бол цагтаад Англид ийм төрлийн хагалгаа хийдгүү болохоор бид нар хийхээс өөр аргагүй байсан юм аа гэж хэлсэн ч энэ нь бол хүчингүй болсон. Яагаад тэгэхээр тиймэрхүү хагалгаа хийчээд гар хангалга хийгээд байдаг те, тэр нь бичлэгэнд орсон байгаа болохоор иймэрхүү төрлийн хагалгаа бэлгийн зориулалтаа хийсэн гэж бол цагтаа нар бол үзсэн. За Мариусын хувьд гэх юм бол өөрийнхөө төрхөөс заяасан хүүсэндээ дургу BIID буюу Body Integrity Identity Disorder буюу өөрийнх нь эрүүл эрхтэн өөрт нь байх ёсгүй юм шиг санагдснаасаа болоод гар хөлөө тайрах гэж ордлого хийдэг гэх юм уу, иймэрхүү сэтгцэн эмгэгийг хэлдэм билээ. За тэгээд Мариус бол өөрийгөө тийм эмгэгтэй болохоор би хөлөө тайрсан. Хөлөө тайрчаад надад өөрөөрөө маш их бахархах сэтгэл төрсөн болохоор бусад хүмүүсийг ч гэсэн би ийм сэтгэлдэлтэй болоосоо гэж хагалгаануудыг хийсэн гэж хэлсэн. За тэгээд тэр их хагалгаануудыг хийчээд гар хангалга хийнэ гэдэг чинь угаасаа л ямар зорилгоор энэ бүх хагалгааг хийжсэн нь бол ойлгомжтой. За ингээд урьдчилсан шатны шүүх хурал 2023 оны 3 дугаар сард эхэлсэн. Мариус бол өөрийгөө буруугүй гэж хэлсэн. Яагаад гэх юм бол хохирогчд нь бүгдээрээ өөрсдөө хүссэн гэсэн шалтгаан байсан. За Английн цагдаа нар яллах тал ер нь энэ хэргийг олон нийтэд гаргах сонирхолгүй байсан. Яагаад тэгэхээр иймэрхүү төрлийн гэмт хэрэг гарах вэ гэж айж исэн учраас. За тэгээд хохирогчд нь хичнээн өөрсдөө зөвшөөрсөн ч гэсэн хүний биед аюул учруулахаар мис засал хуулиар хориотой байт юм билээ. За тэгээд тэр хуулийг яллах тал шүүгчэд хэлснээр Мариус бол шууд өөрийнхөө бурууг буруутай болгож өөрчилсөн. Яагаад гэх юм бол ялаа багасгахын тулд. За ингээд хичнээн буруутай гэж ялаа багасгахыг хүссэн ч гэсэн багасгах бол ямар ч боломжгүй. Яагаад тэгэхээр энэ их олон хүмүүсийн эрхтнийг тасалж авсан бичлэг, бас 3 хүнийг бараг алхаа шахсан бичлэг олцсон. Тэгээ бас нэг гэрч гарч ирээд тасалсан нэг эрхтнийг чанаад ицсэн ч гэж хүртэл хэлсэн. За ингээд Мариусын хувьд бол насаараа шоронд хоригдох ялыг доотлол нь 22 жилийн дараа тэнцэнгээр гарч магадгүйгээр авсан. Харин цуг байсан нөхдүүд нь бүгдээрээ 2-оос 12 жилийн ялыг бол тус тусдаа авцгаасан. За ингээд шоронд орсон ч гэсэн Мариусын фанууд нь яг ийм адилхан хэргийг маш ихээр үлдчихсэн. Саяхан 2025 онд Сүмийн нэг том пастор эрэгтэй нэг эрэгтэйн доотхыг жижигхэн хумсны утгаар хайчилсан хэрэг гарч шоронд орсон. Дараа нь 49 настай Нийл Хоппер гээд улсын том эмнэлгийн мис засалж бас яг ийм хэргээр шоронд орсон. За энэ хоёр хүн бол Мариусыг шоронд орохоос өмнө мэддэг, хоорондоо ярьдаг, харьцдаг байсан, бүр одоо шүтдэг гэж хэлж болно. За Нийл гээд мис засалж бол бүр илүү их Мариусыг шүтдэг байсан. Мариусын вебсайтнаас маш олон бичлэгийг худалдаж авсан. Тэгээд Мариусыг хүртэл дагаж өөрийнхөө хөлийг хүртэл хөлдөөгөөд тайруулж исэн. Мариус ч нөгөө нэг хөлөө хөлдөөж исэн шүү дээ. Тэгсэн Нийл бол 2 хөлөө хүртэл хөлдөөж тайрч исэн. Тэгээд мис засалж байхдаа маш олон хүмүүсийн гар хөлийг тайрч исэн. Тэгээд цагтаа нар яг үнэхэрийн тэр хүмүүсийн хөл гарыг тайрах хэрэг байсан уу? Үгүй юу, энэний талаар бол хин ч хэлж мэдгүй ч гэсэн цагтаа нар бол тийм байх боломжтой гэж үздэг юм лээ. За тэгээд Нийл бол шоронд 2 жил 8 сар хоригдох ялыг авсан. За тэгээд миний өнөөдрийн энэ тал дээр олж авсан мэдээлэл бол нэг иймэрхүү байна. Энэ дүргээд дуусгая. Айгүй олон хохирогчд нь ер нь л бол яг нэг адилхан журмаар бэлэг эрхнээ тайруулдаг байсан. Тэгээд тайруулдаг ч гэжтэй бүр мөсөн ингээд ахуулдаг байсан. Тэгээд ихэнх нь ерөөсөө өөрсдийнхөө нэрийг нууцлсан болохоор 2-3 хохирогчоос өөр мэдээлэл олж чадсангүй. Тэгвэл тэр хамгийн сүүлийн хохирогч бол айгүй зоригтой цагтаад очиж хэлснээр бол Мариусын энэ галз өгүүл явдал бол зогссон. Ер нь цөөхөн хитгэн
гэрчүүдийн нэг нь байсан. Хамгийн сүүлийн хохирогч залуу бол. За тэгээд Мариусыг дагаад маш олон иймэрхүү хэрэгүүд бол энэ тэндгүү Англид гарч ах боломжтой гэж цагтаа нар нас хэлсэн бэлээ. Тэгээд хэрвээ иймэрхүү зүйл хиймээр байх юм бол мэрэгжлийн сэтгэл зүйчэд очиж хандаад би одоо ингээд миний биеднийг хар гарга эрэхтэн ирээд наалтсан юм шиг байна гэдгээ хэлдэг ч юм уу те, хоорондоо ярилцаад зөв газар нь очиж тусламж тусалцаа хагалгаа энтрэ хийлгэрээ гэсэн зөндөө зар энтер гарсан байлээ. Тэгээд миний бодлоор болох юм бол би анх удаа л иймэрхүү хэрэг бол орчууллаа. Би бүр 5 жил ингээд гэмт хэргийн үнэн бодит болсон түүх ингээ орчуулад явж байгаа шүү дээ. Тэгээд бүр анх удаа ийм хүсэлтэй хүмүүс байд юм байна. Тэрнээсээ тэгэж бүр таашаал авт юм байна гэдгийг мэдэж авлаа. Тэгээд одоохондоо л ерөөсөө энэний талаар бол хэлэх үг алга. Та нар маань юу гэж бодож байна доор комментээр бичээрэй. Би ч гэдэг энийг орчуулж байхдаа нэг юм бодсон нь бол эрэгтэй хүмүүс хэрвээ сонсож байгаа бол бүр зүгээрсдээ бараг сонсоол доотл нь өвцөн байх гэж надад бодогдсон. Тэгснүү та нар доор комментээр хэлээрэй. Тэгээд дараа 7 өдрийн дугаар хүртэл түр баяртай. 좀 더 재생 쇼